5Га хүртэл гэж. Тэгээ энэ 5Га хүртэл ах уу 3Га хүртэл ах уу гэдэг бол улсын хурл бол эцэлэн шийдвэрлэнэ. Бүс болгонд онцлог нөхцөл байдал байгаа. Тийм учраас манай яам яг энэ одоо хуулийн төсөлтөөр ямар санал өгсөн гэхээр тариалангийн бүс нутгаас бусад газарт одоо 5Га хүртэл газар одоо олох боломжтой гэж үзсэн. Тэгтээ тэгвэл тариалангийн бүстэй тариалан эрхэлдэг газруудад бол энэ бол одоо шаардлагагүй гэж үзэж байгаа. Тариалангүй буюу одоо ингээд энэ говийн бүстэй, зүүн бүсийн урт тал, хангаан бүсийн урт тал, баруун бүсийн урт тал гэдэг энэ газруудад бол хэрэгцээтэй газар. Гэхдээ энэ дээр одоо 4 айл нийлээд 5-5 гаар 20 га нэг газар байх уу, тусдаа хашаалах уу гэдэг бол сумын иргэдийн төвчний хурал ийм одоо шийдвэрээр сумын засаг дарга шийднэ. Өөрөөр хэлбэл бүсийнхээ онцлог тохируулаад, нутаг орныхоо онцлог тохируулаад яаж зохион байгуулах вэ гэдгийг тэр сумын хурал сумын засаг дарга орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, орон нутгийн тэр газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энийг шийдвэрлэж явах зохицуулж байгаа. Тэгэхгүй бол хангаан бүс нэг өөр, зүүн бүсэд нэг өөр, говийн бүсэд бүр өөр болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бол орон нутгийн одоо удирдлага, орон нутгийн тэр бизнес эрхлэгчдийг одоо арга зүгээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Зөвлөгөөр хангах. Тийм учраас манай төсөл яг бас энд чиглэгдэж байгаа. Тэдгүү манай одоо яамны зүгээс төрөөс үзүүлэх 8 гол одоо дэмжлэгийн нэг нь бол газар олголтын дэмжлэг байхгүй. Тэгэхээр манай энэ зөвлөлт үйлчлэгний төсөл дотор энэ дээр нь яаж оновцоо зохион байгуулах гэдэг нь орно. Тэг яг нэг ийм нэг ялгаатай зүйл байгаа. Хүнсний ногоо одоо тарихад зориулж 0.1 га буюу 1000 м квадратыг нэг иргэнд одоо олох боломжтой үн төлбөргүй. Энэнд бол газрыг хагалахад засгийн газар зөвшөөрөл олгохгүй. Сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөрөө энд ногоо тарьж ургана гэдэг газраа төлөвлөгөөнд тусгаад нэг иргэнд одоо 1000 м квадрат буюу 0.1 га үн төлбөргүй нэг удаа өгдөг. Энэ тэжээл бол одоо хагалах зөвшөөрлийн засгийн газар болно. Сумын иргэдийн төвчдийн хурал за манай энэ орчимд одоо ингээд одоо 5 айл тий 1 га гэ 5 га газар одоо тэжээл тариалах боломжтой. Энийг одоо бэлчээр газраас хатар газар буюу одоо тариалан газар шилжүүлж өгнө гэсэн зөвшөөрлийг геодит зураг зүүн газар манай яам хоёр хамтар засгийн газарт одоо танилцуулж тэгээд засгийн газрын шийдвэрээр энийг зөвшөөрдөг байхгүй хагалахыг. Тэгэхээр ингээд дур дураараа хагална гэдэг зүйл бас байхгүй тий. Энэ тэндгүй юм одоо бас жижигэн хашаа барьчихгүй гэдэг бас ийм болгоомж бас байгаа. Зарим малчид бол бүр ингээд 5 га газрын бид нэр зөвшөөрөл хэлбэ олгодвол бид нар одоо энэ булгийнхаа их эсвэл одоо ийм дэрстэй тий ийм одоо нөмөр нөөлөгтэй газараа бид нар ингэж одоо хашиж авъя. Тэгээд энийг одоо илүү одоо тий хэрэгцээтэй үед нь оруулъя. Гэтэл энэ бол бэлчээрийг хаших ийм одоо тусгай одоо бас ийм юу байхгүй тий зохицуулт байхгүй. Яг тэгвэл бэлчээрч өөр нийтийн эзэмшлийг, дундын эзэмшлийг учраас тэгээд яг хэрэгжилтийн явцанд нь энэ дээр асуудлууд гарна. Гэхдээ одоо онцолж одоо хэлэхэд бол сумын иргэдийн төвчдийн хурал сумын засаг дарга онцлогтой тохируулаад энийг зөв оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Яг тэгвэл бүс болгонд өөр бүсчилсэн хөгжлийн бодлогоор яг энэ концепт цаашдаа явах хэрэгтэй. Тухайлбал баруун бүсийн 5 бомбдоор гурилыг импортоор татваргүй оруулж ирэх хугацаатай квоттой нэг удаагийн зөвшөөрлийг одоо улсын хурлаас засгийн газарт эрх болгосны дагуу олгосон. Түүнээс хавтгаад нь ингээд гурилынхаа экспортыг эсвэл татврын тэглээд эсвэл татвард буцааж одоо тавиад ингээд ийм үндэсний үйлдвэрлэлүүдэд тогтворгүй байдалд бас оруулаад байж болохгүй гэж үз. Яг тэрнтэй адилхан бүс болгонд өөр учраас, орон нутаг бол өөр учраас онцлогтой тохирсон байдлаар энэ төрөөс олгогдсон одоо хууль эрх зүйн боломжийн дагуу зөв оновчтой зохион байгуулалт явах нь хамгийн чухал байна.